За бүгдэнд өглөөний мэнд. Тэгээд хамгийн ихний оруулсан бичлэгийн яг өмнө нь бэлтгэл яг авсан ээжийн аавын зүүн совин гэдэг талаар бичлэг оруулж байлаа. Тэгээд 24 оны 7 сарын 24-нд яг өмнөх хорин Threads дээр аавынхаа тухай нэг юм оруулсан. Пост оруулсан. Тэгээд унтаад төгсөн. Ээж хоёр хөдөөсөн санаад шүлжээг байсан байх. Тэгээ унтчаад. Тэгээд өглөө нь босч нэг 1000 гаруй үзэлтэй болсон юм шүү. Тэгээд ажилдаа яваад ажиллаж очиж эмэгтэйдүү залаач. Агаа гэж. Яасан ээж хоёр таныг юу яаж сайн байна хорлож магадгүй шүү гэж байгаа. Та зүгээр өө аа зүгээр эсвэл тэр тухайн үед чинь яг тэрнээс өмнө технэрээс салсан. Тэгээд аюулгүйсэн байна. Тэгээд ер нь бол тийм юм ер нь бол боддог гэсэн. Өөрийнхөө нэг юм дэрсэн бичсэн байдیں۔ Энэ хороогоос одоо уудлаа би одоо явлаа тий. Ээж өнөхөр би одоо дийлэхгүй нэ гэдэг өөрөөдөө боддог. Ажил дээр баг өхлийн талаар боддог. Тийм стресс авах гэж байгаа байгаа ажил дээр. Тэгээ ажил дээр байж байгаа өдөр хоол ичээд чинь 3000 гаруй үзэлт болсон. 4000 шиг үзлээ. Тэгээд юм адчаад ажилдаа ороод тэгээд 3 цаг өнгөрөөд 3 өнгөрөө маа 10 минут амардаг байхгүй. 10 минут амардаг. Тэгээд 10 минут амарсан чинь аавын бичлэг 10,000 гаруй үзэлт болсон шүү. 800 лайк магтай. Тэгээд би чинь анхудаа л тийм амар хандлага үзэж байгаа юм. Тийм олон лайк, тийм олон үзэлт. Мэддэггүй юм чи. Би ийм ертөнцийн тийм амар хол юм гэсэн. Тэгээд яг ажилдаа ороод яг ажилдаа ороод би ч өөрийнхөө ажлыг яг найзтайгаа тэгээд дууссан. Манай зэрэг ажилласан. Тэгээд бид тээр ажиллаад дууссан. Тэгээд урдчаад үлдэн дараа. Тэгээд урдлын ажил болохоор нэг л удаа идэв дөрөв 7 хоногт ажилладаг. Тэгээд яг урд тэр хонос нөгөө гарсан гэрчтэй стик нэмэх гэдэг ийм жижиг машин л байдаг байхгүй. Тэгээд ийм колорны гэрчтэй гардаг байхгүй. Тэгээд яг манай найз надтай яг саалт төгссөн. Би яг наалт төгссөн. Тэгээд манай найз нөгөө махаа дээр яг ихний махыг дуусчихсан. Тэгээд манай найз махаанууд цаадлын нэг юм тэр хийж холдог байхгүй. Тэгээд ойлгохгүй яж хат би нааны явах амжилтаа хийж игээд. Тэгээд нааны хийгээл би нэг уус ус илүү нэг Монголын талаар нэг юм асна 1 хэсгүүд нэг уус ус илүү юу лээ. Тэгээд бодоол харсан чинь яг орцсон. Тэгэл мэдэхгүй. Тэгэл бичлсэн да. Тэгээд ер нь бас өөрөө яг амьдралын түүх амсан, хитүү байсан, алдсан зүйлэл ер нь ярилцъя, бас хэлье гэж бодоод байна. Тэгээд ер нь яг юуг тэгээд бас яг юуг бас те хийх гэдэг байгаа те юу одоо зориод байгаа одоо гэдэг талаар өмнө нь ямархуу харалган нүдэн хаалттай байсан талаар те эхнэрээсээ яагаад салсан талаар те тэгээд өөрийгөө хамгийн одоо доотлог зэгтэй байцаад муулаад 0 болоод тэгээд тэр 0 зэгсээ яаж одоо шинэ үнээр ихтэй аюу зөөр те уншдаг бичдэг одоо гоё юу олон хүмүүс хөргөдөг хүмүүс хадвал хамгийн багаас хичээсэн тэгээд багаар хичээгээд алдаа явуулсан энэний талаар тэгээд гараа алдсан талаар тэгээд бас бүр одоо хаас хамгийн хэцүү зүйл бүр одоо багаас одоо ирдэг гэсэн талаар яаж энэ болгоныг те сэтгэлийн хүчгөө хатдаг уу яаж одоо давж гарсан талаар тэгээд юу нэг юу хийвэл зүгээр те яавал энэ бүх яаж гарах юм те би ч аюу зөв хүмслэг бодлоо. Ер нь хүмүүс л гэдэг зүйл ер нь хүний амьдрал ер нь соёл гэж боддог. Бүх үед дуустал байх зүйл тэгэхээр манай ижаар аюу сайн хүмүүс ер нь хорт зүйл хэрэглэж үзэг байна л та. Тэгээд тийм ондог хүмүүс аа тэгээд би ч хүмүүс өөрийгөө олох, өөрийгөө өдрөөлөх хийж байгаа зүйлс өөрчлөлт болгож тахах юм явж байгаа. Аавч нас тайлбар шүүгч бариад хүн ийм мондог хоёр байгаад тэгээд үргэлж байна те дэмжиж тэнд одоо хэцүү тэр өдөр болгоныг давах одоо хүч хайрладаг гэсэн. Өдөр болгон ярьдаг гэсэн. Аавч бас баярлаа. Бас хайртай шүү тааж тэгээд ирээдүйд бас нэлээд их зүйл хийх ярих хүмүүс байлгах зүйл байгаа юм. Аавч үздэг, сонсдог бас ингээд хэцүү зүйл одоо амьдралд ирсэн. Эсвэл яг одоо тиймэрхүү зүйл одоо амьдралд явагдаж байгаа бас миний одоо оруулах чадвар гэсэн. Үдэрийг хэлмээр байна. Баярлаа.